Тэмүүжин би хэлсэн үгэндээ хүрнэ. Өнөөдрөөс эхлэн та бүхэн бүгдээрээ миний Монгол улсын иргэд боллоо. Хаант талархлаа. Хаант нь талархлаа. Наахан дунд нэг эрхийн мэрэгэн харваач байдаг. Тэр хүн эгээтэл минь өрлөг жанжин боорч амьд хуржиг шахаж байсан. Харин хэд хоногийн өмнө миний хүзэг оногч харвсан. Тэр муу зөлөг хаана байна? Энд байна. Муу зөлөг чи яхаар хаант нь сөгддөггүй лээ? Сөгдгөж байна. Хаанта. Боорчиг болон таныг миний сум шархтуулсан билээ. Хаантантай алыг бол алганы төдий газрыг алаг болгож өмхөрөх алд бие минь байна. Аврыг гэж санаад амийг минь сойрхвол халд гэсэн газар чинь харайж очоод би хар усыг залгидал хад чулуу хэмхэртэл хайр дайсан довтолж хаан чамд би туслая. Чи дайсагнаж холсон явсан муухгүй элдэг сайн ир байна. Хаанта 6-тай ганц сум гарддаж үзээгүй хүн шүү. Харин энэ удаа буруу хүнээ харвсан байна. Энээс хойш чи харвах сумны минь зэв болж ажуу авиргнаас минь битгий олдороо. Халдах муу дайсны хар зүрхийг харвж бай. Хаантан таны зарилгийг дагая. Энээс хойш чамайг зэв гэж нэрлэж бай. Хаанта нэр харилсанд гэл алаа. Бос зэв. Сархан шараа. Анаа хүү охин хөргөн хаана байгаа лээ? Тэнд байгаа. Би амь аварсан ачтнуудтайгаа очиж уулзъя. Чулууна. Танаа эцэг та хоёр биднийг хуурсан байна. Хэрвээ тэр нь тагаар орвол бидний ихнэр хүүхдийг булаахгүй гэд байгаагүй лөө. Гэтэл яхаараа тэмүүжин миний хасаг дээрх хайртай ихнэрийг минь булаах гэдэг байдаггүй лээ. Хэлээд тэгшээ. Төвгөө миний үгийг сонсоо. Хэрвээ бид нар тэрэнд эсэргүүцэл үзүүлэхгүй бол хэн ч ихнэр хүүхэд эд төрөнгө алдахгүй байх болно. Энийг Тэмүүжин өчигдөр аавт минь хэлсэн юм шүү. Энийг сонсцгоо. Эртнээс хойш дайн байлдааны ялсан тал нь эд хөрөнгө олзлоо авах хэрэгтэй байдгийг. Өөдөөс эсэргүүцний өөрчлөлгүй алсугаа. Адаад. Шалуута. 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 Чи намайг хорлоо. Алуу. Шалуута. 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 Та нар намайг тавьчихдээ. Тавьчихдээ. Тав гэж байна шүү. Тав гэж байна. Тав гэж байна. Тавьч. Хатан. Юу шүү. Наадгаа тав. Шалууд бусдад алуулчихсан. Ах ч гэсэндээ алуулах гээд байна. Хаанта. Зэлмэ, мохлоо. Байна. Та хоёр хурдан сохрон шаранд очиж юу болж байгааг үзчихээ тэр. Яадаг ч байсан чулууныг нааш навчруу. Мэдлээ. Хатан. Хатан. Чи нэр хатан уу? Тэмүүжин. Хатан. Хаач. Хөөе битээ. Хатан.
Чивэл миний ачтаа өвдөг шороодох ёсгүй. Хожим чи над битгий сүгт. За. Хадана. Чи сая шалууд хүнд алагчглаа гэлээ. Тэр юу хүн блэ? Тэр миний нөхөр байсан юм аа. Дайны талбарт биш. Чиний итгэл алдсан явдлаас болж алагдлаа. Явцгаая. Ханта. Манай хүргэн алагдчихэ. Бид нар жаахан оройтсон бол чулуун ч гэсэн амьгүй болох байж. Яагаад тэр вүлээ? Тэд нар яхаараа гэмгүй хүмүүсийг алж байдаг гэлээ. Өчигдөр аав тайчуудын хүрээнд ирээд биднийг эсэргүүцэхгүй л эхнэр хүүхэд эд хөрөнгийн маань булаахгүй гэж хаантан тарыг амлсан гэж хэлсэн билээ. Гэтэл тэр хүмүүс бидний эд хөрөнгийг булаан дээрэмдэх гэхээр нь манай хүргэн тэдэнтэй маргалдан тэмдэглэснээс болоод алтан амиа алдлаа. Харин намайг таргуудагийн шадар хүн болохоор хааны эсрэг услах өдөөх гэж байна хэмээн гүжирддэг байна шүү. Яахлаар ингэж байгаа хэрэг вэ? Энэ тэгэж хууль цаазыг гуйл цаа шиг болгодог билээ. Мухтай. Чи яваа тэрслүү этгээдүүдийг барь. Хаанта. Тэд танаа аваа даритагийн хүмүүс байна лээ. Эбүүжин. Чи яах санаа байна? Харин та нар юугаа хэлээд байгаа юм? Та нар яаж байна? Битгэл. Тэмүүжээ би чиний авгах чи шүү дээ. Чи намайг авгахаа гэж мартаа юу? Би өнөөдөр чамд чиний эзэн хаан гэдгийг сануулад өгье. Өргөсөн тангаргийн дагуу өндөр дээш ширээн залсан хаан эзэн гэдгийг мэдэж ав. Намайг тавь. Таваач. Тэмүүжээ. Тэмүүжээ. Би чиний төрсөн авах шүү дээ. Тавь гэж байна. Хадаа минь 23 жилийн өмнө аргуудаа миний толгойг авч туг тагих гэж байсан билээ. Гэтэл танаахан амь насаа гаргуунд нь гаргаж намайг аварч байсан удаатай. Би та нарын ачийг хариулж амжаагүй байтал манаахан эндүү хэрэг хийж эр нөхрийг чинь хөнөөжээ. Ястаа муухай юм болжээ. Хадаа халуун нулимсаа халигах зүрхний минь эмзэглийг гүйсэдрэ. Тэмүүжээ. Хадаа. Энэ удаагийн золгүй явдлыг мартаж болохоо. Би чамайг аз жаргалтай учруулах болно. Эдэлж баршгүй эд хөрөнгө эрх мэдэл чамайг хүлээж байна. Надад тэрнийг идэх буян зай яахан байх вэ? Байлгүй яах вэ? Би чам тэр бүхнийг хүртэх болно. Хаанта. Та яахан тэгж болох вэ? Болохгүй. Хадаа минь. Чи бид хоёр 23 жилийн өмнө хоньны унгасанд хамт байсан өдөр хоногуудыг мартлаа гэж үү дээ. Би яалаа гэж мартах үлээ дээ. Тэр үед би мөчрөөс тасарсан өнчин авч мэд дээсэн дөрөөн дээр дэнжигэнж байсан амьтан байлаа. Чи бол миний анх удаа хавтаж ойрдож үзсэн эмэгтэй хүн. Алуун өрөөд илгэн халигах зүрхнийг минь бүлээцүүлж байсан. Тийм болохоор би чинийхээ онгон дээд хэрэггүй ариун сэтгэлийг яах мартах вүлээ? Нэрэн гэж үү? Үнэн гэж үү те? Өнөөдрийн золгүй тохиолдлыг мартан миний тэргэд байж урдын ач буян хариулах боломж олгохыг зөвшөөрөөч дээ. Тэмүүжээ. Окей Ханта. Юу болов хадана? Би 23 жилийн өмнө өөрийн чи ихнэр болох сэхүн хүсэл байхгүй гэдгийг хэлж байсан босоо. Чи юу гэнэ? Би одоо чамайг өөрийн ихнэрээ болгон аавна. Яг одоо. Үгүй. Би хаан эзэн болохоор хэнч миний зарилгыг зөөч хүчиргүй. Би чамд хайртай байсан болохоор
чамайг эхнэрээ болгон авч байгаа юм. Би гагцхүү таны боол шивгчин байж үрд танда үйлчилж явах хүсэлтэй байна. Би чамайг өөрийн баг хатнаа болгоно. Үгүй хаанта. Боол би яхан зориглох үлээ. Боол би явъя та. Хадана. Чи надаас битгий холд. Би чамайг хүсэж байна. Би цацрын чинь хажууд хар аваахагаа барьчихад хэрэг устан цагт чинь танд ирж үйлчилж байя. Дорд надад өөр нэг хүсэл байна. Хэл дээ. Та дайртайгааг тавьчих та. Би та хоёрын дунд ясаа их хүсэлгүй байна. Үгүй. Тэр миний хааны сүр хүчин талдсан болохоор би тэрнийг бариулсан хэрэг. Тэрнийг барьсан шалтгаан зөв боловч бусад хүмүүс таны амийг аварсан урдын ачааллыг санаж ийм үйлдэлээ гэх болно шүү дээ. Тийм болохоор хаантан тэрнийг тавих хажаам уу? Тавьсан дээр. За яах вэ? Би тэрнийг тавиулъя. Хаанта. Танда их баярлалаа. Боол би явъя. Собэдэ. За, Чи очоо тэр дартайг тавиулчих. бидлээ. Ханта. Хоёр таачууд хүн танд вараалахыг хүсэж байна. Нэг нь өчигдөр орой нөгөө нөнөө өглөө ирсэн юм. Аргуудаагийн тухай чухал мэдээтэй ирцгээсэн байна. Зөөтэй. Одоох наашаа авъя. Бидлээ. Та нар надад ямар хүсэлтэй ирэв? Би ялнаас хэлтрүүл нүг гэж ирлээ. Хаанта. Харин би гавьяаг хорилж ирлээ. За. Тэгвэл тэр ялдан ирлээд яар. Аргуудаагийн харьяат бүгдээрээ тэрнийг хаяж зүгтэж байхад би тэрнийг хяадан их зэргийн хүрээнээс оргуулан зүгтээ алгасан билээ. Чи тэрэн тийм үнэн чадлаа яхаараа надад дагаар орох гэдэг үлээ. Аргуудаа бол угаасаа хулжин залхаа очиндоо таарсан өөдгөө амтан байгаа юм. Гэхдээ би эзнээс урахыг төвдөөгүй. Та бол хүн болгоны хүсэл сэтгэлийг өөртөө татаж чадсан тал нутгийн богд баатар болохоор би үхэх ялнаас имээлгүй таныг зөрөн ирлээ. Чамайг хэн гэдэг үлээ? Наяа. Аргуудаа бид хоёр нэгэн тэнгэр доор хамт амьдрах очиргүй өшөтөн дайснуудыг чи мэддэггүй хэрэггүй. Мэднэ. Мэднэ гин шүү. За, тэр гавьяаг хорлогч үгүй өчгтөө. Хаанта. Энэ бол таргуудаагийн толгой байгаа юм. Энд байна. Нэрэ тэрний толгой байна. Чамайг хэн гэдэг вэ? Намаагүй Тодоо байх шүү дээ. Тийм ээ. Би Тодоо байна. Чи өгөж талд ороогүй байсан юм уу? Хаата би өгөө гүцэгээгүй байна. Ордоо хэл. 30 хэдэн жилийн өмнө би таргуудаагийн шахалдаар арга буюу өвдөн үчин та нарыг орхиод явсан юм шүү дээ. Таргуудад хамаг гай варцтай хүү талгыг нээсэн өөдгөө амьтаг. Гэтэл энэ мөн аая таргуудыг тавиад явуулж байгааг төвчлгүй. Тэрнийг би алаад хаантан өвдөн үчин Эсгүй Баатар та нарын өмнөөс өшөөгч нь авч өгч байгаа нь энэ шүү дээ. Хаанта энэ өдрийг байгуулсан гавьяаг бодолцож амиг минь өршөөн сойрхолтоо. Амир шүү. Хаанта тэр миний үг эцэг чирхийг алсан болохоор та өшөөг нь авч өгнө үү? Тэрнийг алуул таарнаа. Алаа. Одоо би чамайг алах болно. Гэхдээ би таргуудаа туслан намайг хариуг алах шахаж байсны төлөө биш. Харин чи эхлээд өөрийн эзэн байсан миний эцэг Есгүй Баатараас дараа нь одоогийн эзэн таргуудаагаас урвсны шин төлөө алах гэж байгаа хэрэг. Наадгаж ирээд гарга. Хаанта би энэ өөдгөө амтыг зүйл дуусгая. Хаанта. Одоох эндээс ич харга. Хаанта. Наяа. Ная. Хаанта. Харин чи миний дэргэд үлдэж нөхөр минь болгодог.
Хаан эцэг минь. Тэр таны өшөөтөн дайсныг тавьж явуулж байсан болохоор яах найдаж болох вүлээ? Тэр таргуудагаас ураагүй хүн чинь надад яахан тэрслэг вүлээ? Хаанта. Хурдан зүгтаад. Жамуха. Чи зүгтаж ядгаасаа өнгөрсөн. Хурдан бууж өг. Мөнгө тэнгэр намайг энэ хавцал руу оруулж зүүэл дуусгах учиртай байж л дээ. Гэхдээ та бүхэн намайг миний журмын анд Тэмүүжинд хөргөн өгч яахан өгөхийг шийдвэрлүүлэх түн. Одоохон хүрэг. Чи тал нутгийн хүчит хөрөн бүргэд байсны чинь бодолцсон сүүлчийн хүслийг чинь болгоолгүй яах вэ? Тэмүүжэ, манай хонгороо давг танаад дагаар орсон болохоор би өөрийн төлөвний чинээ хүчийг төрийн төлөө зориулах боломжтой боллоо. Баярлалаа. Өрд таныг их л сандаг бололтой байдаг шүү. Бүрд маань чам шиг сайн нөхөртэй. Ийм дөрвөн сайхан хүүтэй болохоор санаа минь амарч байна. Та хоёр минь бие сайн бодож байдаг юм шүү. Цагаада тулуу. Та хоёр он мөрөнлүүгэн бууцах гэлөө. Тийм ээ. Хаан эцэг маань биднийг төрүүлээд явж бай гэсэн. Эмээ ээж хоёрыг харж ханд хуужиртаа л да. Намайг их санаж байна гэдгийг ээжтэй хэлээрэй. Мөнгө тэнгэр өршөөн хамгаалж угаасаа гэж өглөө болгон ээж нь цацлаан өргөдөг гэж дамжуулаарай. Баярлалаа өвөө. Би ээжтэй дамжуулан хэлэх болно. За. Би ингэж явъя та. Тэмүүжи хаантаа. Шадран өвгийнхнийг бид бутнэр гэлээ. Жамуу хаан байна. Араас ирж яваа. Тэр чамаар шийтгүүлнэ гэж байна. Миний морийг авъя тэр. Жамууха. Чи 13 жигүүрийн тулдаанаар манай хичнээн олон баатар ирсэг алснаа санаж байна уу? Тэмүүжи. Чи миний өдөртсөн дөрвөн түмэн цэргийн хүчээр булаагдсан одсон бүрдүүжингээ буцаан авч байснаа санддаг уу? Харин энэ удаа чи Монгол овгийнхны угийн өшөөтөн мэрэг татааруудаа амсан миний эсрэг босоо үздэ. 3 удаа журмаар барилдсан амд минь. Тэгвэл чи хэдэн боолыг алж хэдрэг болсон адуу булаах гэсний төлөө миний төрсөн дүүг эхлэн хөнөөсөн босуу. Тэр үед чи яагаад бит хоёр гуравтаа анд өгч барилдсан андууд гэдгийг санаагүй хэрэг үлээ? Яагаад?
Чи надтай маргаад яах вүлээ? Би нэгэн чиний гарт орсон болохоор намайг алж болно. Тэмүүжин. Чи харж байгаа үз? Би чамтай анх анд бололцохдоо солилцсон зээрийн шагаагч нь өдгөө хүртэл зүүсээр ирсэн юм. Харин би одоо өөрийн улаан цусаар нөхрөлийн минь тэмдэг болсон энэ шагааг бодох болно. Чи бидний амтын нөхөрлөл амдгаа тангарах өшөө хорсол үүр дуус гурвалаг. Харин энээс хойш дахин надад битгий дайсагнаж байгаарай. Жага хамбо аха. Та энийг хаан эцэг тоорол давж тушаагаад сайдар халамжлан хайрлаж яваарай гэж зах. Мэдлээ хаантаа. Явцгаая. Хаантаа, жамуухыг үлдээж яах гэсэн юм? Тэрнийг асуул таарна. Хаантаа, жамуух таны эсрэг 2 ч удаа тэрслэн босож алхахаар завдж байсан хүн. Тийм биз дээ. Тийм шүү хаантаа. Жамуух бол ямгхан дотортой чимэгхэн бодолтой өөдгөө амтэн. Таны ачийг мартгал болно. Удахгүй өөдөөс чинь цэрэглэн босож мэдэх байх шүү. Дуугатаад. Тэр надад ач тусаа үзүүлж байсан цаг би юм шүү. Тэрнийг бодолцсон би тэрнийг өгөх ялаас илтрүүлж байгаа юм. Хаан эцэг минь. Жага хаан бааг иргэн ирлээ. Хан аавг минь. Тэмүүжин хүү маань жамуухыг алчих уу? Үгүй ээ. Иесус эзэн маань тэрэнд энэрэнгүй сэтгэл заяасан болохоор өөрөө адгаас эмээгээ байлгүй дээ. Би л ёсоор нь гүйцэтгэж өгье. Тэмүүжин тэрнийг журмын ханд ачлалт нөхөр байсныг бодолцсон хан аав таныг эвгээлдэн авч хайрлан хамгаалж байна уу гэж гуйсан шүү. За, санаандгүй л хэрэг байна. Аваа. Тэмүүжин сайн хүн болох санаатай юм бол бид нар заавал муу хүн болох гэдээ яах вүлээ те. Тэгээд ч жамуухад эрдэм хидээдсэн баатар ир тул тал нутагт эзэнглээ тогтоохыг хэрэгт тус нэмэр болж мэдх юм шүү. Тэрнийг цацрын үүдэн суулган зарлиг тушаалаа буулгаж ивэл ямар вэ? Жамуухтаа удаа нөхрөлж болохгүй хүн тул хан ахтаа тэрэнд дотн итгэл үзүүлж яахан болох вүлээ? Тэр түн буман цэрэгтэй байх үедээ надад дийлэгдсэн хүн чинь одоо хар толгойтойгоо үлдчихээд яаж чадах вэ? Аавгаха, санаа зовгон хэрэггүй. Тэмүүж нэгэн тэрнийг хайрлан хамгаалж явахыг загсан бол би тэрнийг сайн бордоод цэргийн ирэх өрөхгүй байлгаж л бай. Тэр хонь сүргийн дундаа л гүр хаана хийгээд явж байв. Тэгж болно үсттэй. Хаантаа, та хэд хоногоос татааруудыг дайлахаар мордох гэсэн. Тэгвэл аа бид нар онон мөрөнлөө буцаж бүрт хатан өөлөө үж нартаа уулзмаар байна. Яагаад тэрвэлээ? Аавын нас дээр гарсан болохоор ихтэйний хөлийг дийлэхгүй байлгүй дээ. Би чамайг яагаад явах гээд байгаа юм бэ гэж асууж байна. Би надтай байх тийм хэцүү байна гэж юу? Хадана. Миний хатан бол. үгүй. Дорд бол би яахан тэг зүрхлэх вүлээ? Чи гадал дэмэм яриад эхлэх юм. Чи 23 жилийн өмнө надад зөвшөөрөө үздэй. 23 жилийн өмнө бол болох байсан. Харин одоо бол болохгүй. Яагаад тэрвэлээ? Наад чи хүний ихнэр байсан. Хөгшин хүүхэн танд хонгор баг нас шиг хорвоогийн жаргал хэдүүлж чадна гэж. Дандаа шалтгаалж явах юм. Хаантаа, би үнэн үгийг хэлж байна шүү дээ. За, болж үз. Хаантаа, та хэдэн баг хатан авчгаач дээ. Бүртгүүжин мэрэгдэд булаагдан буцаж ирэхдээ зүчийг төрүүлснээс хойш таны сэтгэл их шаналгаатай байдгийг би мэднэ. Тийм биз дээ. Тийм биз дээ. Тийм үү? Юу ч хэмээл юм битээ. Би сэтгэлдээ зүч бол миний хүү болохоор би бүрт тэр хоёрыг хайрлан инхрэлж явах ёстой шүү гэж байнга л өөртөө сануулж явдаг юм. Тийм ч учраас би бүртийн сэтгэл юм хийчихвээ гэж туйлын болгоомжтой байдаг юм да.
Аав маань жирийн толгойлогч байхдаа бага хатантай байсан. Гэтэл би хаан ширээнд суусан хүн. Тийм болохоор хэдэн ч их нэртэй байхад болохгүй гэх газар байхгүй шүү дээ. Гэхдээ би бүрдтэй сэтгэл хөрөөгүй шүү гэдгийг харуулах гэсэндээ л бага ихнэр авалгүй төвчсээр өдийг хөргөлээ. Хаан та. Би эмэгтэй хүний хувьд гэж хэлэхэд бүрт хатан таны наад сайхан сэтгэлийг мэдчих юм бол цаагаараа улмал шаналх болно доо. Надад өөр арга алга да. Нэгэнт л өөр арга алга байдаг юм бол та тэрэнд эрхэм дээд хэрэгм зэргийг нь өвөрдүүлдэж хэдэн баг хатан авчихаач те. Залуу баг хаттын уяхан зөөлөн чанар таны сэтгэлийн гүндэг шархыг чинь баг чатууга эдгэх нь лавтай шүү те. Бүртүүчин чинийг ойлгох болно. Та хоёр жиг татаарай. Тэгэхгүй бол эсгийн нэмгэн зузаан адлаг болчихдг юм шүү. Наад эсгийг ирчин толуудаа барууны цог хийж өгөх гэж байгаа юм. Ингээд шаар тас дуусч байна уу? Байхгүй. Тэгвэл нэг хувин аваад ир. Зүүчт их борооны цуванд бас л ингэтлээ санаа тавьдаг уу? Чи тэгэр үү дээ? Тийм ээ. Чи яах гэж ирээ? Би өөрийн хүүгээ харах гэж ирсэн юм. Юу гинэ? Чи юу гэж вэ? Би өөрийн хүү зүүчтэйгээ уулзах гэсэн юм. Тэр бол чиний хүү биш ээ. Тэмүүжингийн хүү юм шүү. Бэтгий донгос. Тэр чинь миний хүү. Чи эндээс танил. Бүртөө. Чамайг танил гэж байна шүү. Бүртөө. Өчим юу болов? Энийг эндээс одоохон зайлвал. За. Алло ява. Бүртөө. Ява ингээс. Би дараа дахиж ирэх болно. Би заавал хүүтэйгээ уулзах учиртай. Бүртөө. Ээжээ. Цагаада тулуу хоёроо да. Ээжээ. Цагаада толоо хоёроо. Яагаад наашаа ирдэг вүлээ? Хаан эцэг танд санаа зовлоод бидний наашаа уулзъя. Хаан эцэг чинь сайн биз дээ? Сайн байгаа. Ээжээ. Саяын хүн хэн бэлээ? Тэр хүн миний алтан тавруутай эмээлийг хулгайлах гэж байгаа байх. Яалаа гинэ? Би тэрнийг алж чад ирье. Хэрэггүй цагаада. Буйнараа болог. (1202) онд Тэмүүжин эзэн 40 нас хүрлээ. Хаан аха. Бид нар энэ 40 овгийн татааруудыг бүслэн аваад байна. Жалин бухадаа занганд орсон тахимд болсон. Зүйтэй. Миний дөрвөн дүү болон ээжийн дөрвөн өргөмөл хөөгтөд тэнгэр мэт агуу гавийг байгуулж. Одоо бидний ээлж болсон. Шаргацсан барс хүн рүү дайрах аюултай байдгийг санагдав. Тийм болохоор дайснаа басамжиж болохгүй. Манай цэрэг нэгэн сэтгэлээр дайран орох хэрэгтэй. Дайсныг дарах цагт олзонд бүү саадагтав. Дайсан нэгэн дарагдвал тэдний юм хизээж бидний олз болохт бол хуваалдаж амжина. Хэрвээ бидэнд ухрахад хөрвөл анх довтлсон байрандаа даруй эргэж ирүүл зохино. Уг байрандаа эргэж ирээгүй нь олзон чунсан хүнийг шууд ал. Ойлгов уу? Хаан эзний зарилгийг ёсоор болгоё. За. Бүгдээр амтаж юусаа зоогдож айрыг цагаагаа уугаад сайхан ундаж ямар. Маргааш өглөө дайралт эхэлнэ. Аха. Та харуулт гарч байгаа юм уу? Хатана. Аха. Би танаас нэг зүйл гуйх гэсэн. Юу вэ? Та наашаа хүрээд ирэхгүй юу? Наашаа хүрээд ирэлтээ. Юу байдаг вэ? Маргааш хаанд нь татар иргэн лүү халдан давтлах гэж байгаа. Тэгэхээр та гуасынхаа хөт эмс тааралдвал хаан эзэнд аваад ирээрэй. Энд чинь тэгэхээр хаан эзний таалал болж байна уу? Үгүй. Миний хүсэл байгаа юм. Тэгж болно гэж үү? Аха. Та ёсоор болгол доо. Тхүү.
Монголбаат руу та. Гуйдны тулдаанаар Жадран овог Мэргэд аймаг бөрмөсөн устсан билээ. Мэргэдийн тогтоо цөөхөн хүн аваад Баягал нуурын баруун эрэгт оншуушлан амьдарч байгаа. Ханград аймаг бууж өгсөн болохоор бидэнд дайсагнаж байгаа хүчин гэвэл зөвхөн татарууд болоод байгаа юм. Бидний 2 жөвг хаан энэ татаруудын гарт хорлогдож байсан. Тийм болохоор энэ удаа Эрдэнэ өстнийг эгнэг даран сөнөөцгөөе. Мөрөндөө хатгах сэлмэн өргөөд хар сүлдээ дагаад эцэг өвгийн өшөөг авч эрэм талыг эзэгэнцгээе. Татаруудтай 3 өдөр дараалан хатгалдан байлдсны эцэст татар иргэн маш их хохирлыг амсан Тэмүүжин ялгуулсан ялалтыг байгууллаа. Жалан бух 100-аад хүний хамтаар бүслэлтийг сэтлэн гарч оджээ. Эцэг минь. Би бас өөр нэгэн Тэмүүжин нэртэй хүнд шахагдан танайгаа бараатахаар шийдлээ. Тэр таны нэрийг авсан болохоор ч тэр юм уу? Хар сүлднийх нь барааг харсан татарууд хандсан зүгтэн бут үсрэн зүгтаах юм. Түүний үзэгдсэн газар бүхэнд татаруудын хүүр хөсөр хөвтөж байна. Эцэг минь. Намайг бүү буруу шагараа. Би татаруудын мөхлийг харж төвчихгүй. Төөрсөн сүнсийн минь түшин авна. Миний амьдрал хортой арх аягалж эхэлсэн бол өнөөдөр хортой архиар дуустдаг байжээ. Амтасайхан сархат юган алтан хондгон дургачо ахмад хондод танартан алган дэрэм бария 온 심태 сархатан унчин хугин налмосте 우셔두릉 хорсоолн үрчээ зүрхэн хэлэнтэй. Тэр өгчлээ.
Манай эрэлхэг жалибуух толгойлогч амар жингийн орноо морилох гээд ард иргэн биднийг орхилоо. Монголчууд ирлээ. Бүгдээрээ 50 байцгаа. Бууж өгцгөөе. Тэднийг бүслээд аваарай. Эдгээр өдөл. Хурдан яв. Хурдл гэж байна. Хурдл. Алив. Ханта. Очоор алтан дарита нарайсан. Артай хөнгөн шархулсан. Харин алтан хучрынаар цэргүүдээр олзны эдэмийг дээрэмдүүлж байна. Хожиж үзцгээе. Юмыг яаж мэдхүү? Ахиухан цэрэгмөр авч үе. Зогс. Хаан эзэн морлон ирлээ. Алтан авах хожирах таанагт. Дайны үед хэнч олзон шунаж болохгүй ялалтын дараа тэнцүү хувааж өгнө гэдгийг би сануулж байсан биш үү лөө? Та нар тэрийг сонслоо. Сонссоо. Тэгээд яагаад зурчиж байгаа юм? Тэр чинь буруу байсан болохоор тэр хацаргоо охид хатар сайт мордыг булан авах гэж л дайнд явдаг үстэй. Тэр бүхний чинь байлдааны дараа би өөрөө шудраг хуваарлаж өгнө гэсэн биш үү? Дайнд дурсгасан цус өөрөөр атал яхаран ол зомгийг тэнцүү хуваана гэж. Тэгвэл тэр үед яагаад хэлээгүй юм? Тэр үед биднээс асуусан билүү? Алтан хожир нараа. Та нарын үг төмөнтэй үнэн зөв байдаг байлаа шилсэн. Байлдааны үеэр та хоёрын олзон шунаж байснаас болоод татарын толгойлогч жалибуух оргон зугтаж амтсан байна. Энэ бүхнийг цэргийн хуулиар шийдэх учир давсуу. Тэгээд чи яг санаатай байгаа юм? Та нар намайг хаан ширээнд өргөмжлөхтэй өргөсөн тангарах байгаа байх шүү. Ханта. Жалибуухыг алддаг нь миний түн буруу. Бид нэгэн өвгийн үр ачнаар гэдгийг бодолцсон сачвик шиг үхэл битгий оноогооч тий. Гурж байна. Тэмүүж хаамын. Би өөрөө чинь хамгийн хэцүү барих үед жамуухаас олон өөр дээр чинь ирж байсан хүн. Гэтэл та жамуухыг тавьж явуулчихад намайг хэлтрүүлэхгүй байх хэрэг гэж юу? Явцгаа. Явцгаа шийд. Би та нарыг дахин харах хүсэл алга. Тэмүүжин чи өнөөдрийн өр төлөөсөн төлөх өдөр ирэх байлгүй? Батлыг туулах хилаарай